Хоормгийг юугаар хийдэг вэ? Хоормог гэж юу вэ? Монголчууд нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчин гэдэг нь мал аж ахуйгаа дагаж нэг газраас нөгөөд байнга шилжин нүүж амьдардаг ард түмнийг нэрлэдэг. Нүүдлийн соёлын аж ахуйн гол үндэс нь мал аж ахуй юм. Малын сүүг боловсруулж хийсэн цагаан эдийн нэг төрөл бол хоормог байдаг бөгөөд эсгэлэн амттай ундаа юм. Харин дүрсэн бичигт эм тэмээний нэрийг монгол бичгээр бичсэн байгааг уншаад асуултын дагуу тодорхойлоорой. Тодорхойлсон зүйлээсээ хичээлийн сэдвээ гаргая. Хичээлийн сэдэв энгэний хоормог. Монголын уламжлалт хоол хүнс болох энгэний хоормгийг бэлтгэж зохистой хэрэглэх. Энг нь жил өнжиж ботголдог, дөрвөн хөхтэй бодмал юм. Нэг настай төлийг ботго, хоёр настайг нь тором гэх ба ботгоноос нь тором хүртэл нэг жил орчим хугацаанд энгийг сааж, сүүг боловсруулж, цагаан эдээ бэлтгэж хүнсэндээ хэрэгэлдэг. Энгэний сүүн найрлагандаа литийн, изолицийн, метон зэрэг уурын амин хүчлүүд, Б,С амин дэм, кальц, фосфор, каль зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд хүний сүүтэй хамгийн ойролцоо малын сүү юм. Энгэний сүүгээр айраг, буцалгаа, хоормог, аарц, ааруул зэрэг төрөл бүрийн амин дэмээр баялаг цагаан эдээг хийдэг. Сүүгээ модон суулганд хийн хагас цаг орчим бүлж 1-2 цаг амрааж дахин 10-аас 15 минут орчим бүлэхэд сүү аяндаа эсэлдэж айраг болдог. Эсэгсэн айргаас баг зэргийг авч дээр нь саасан сүүгээ хийж самраад энгэний хоормог бий болно. Харин сүүг буцалгаж айрагнаасаа хийж самарч буцалгавал буцалгаа болно. Энгэний сүүнд байдаг AHH эсрэг биет нь гадны олон төрлийн халдвар үүсгчийг устгах чадвартай байдаг. Иймээс энгэний хоормог нь малын гаралтай өвчин үүсгдэггүй байна. Ийм учраас энгэний хоормгийг хүнсэндээ хэрэглэснээр бие махбодод шаардлагатай амин дэм эрдэс бодисоор хангагдах ба хавдар, жихрийн шижин өвчнийг эмчилдэг. Мөн дотоод шүүрэл эзний хэвийн үйл ажиллагааг дэмжиж зүрх судас, элэг, цөс, бөөрийн уужиг, архаг өвчнүүдийг ангаах шидтэй. Үүнээс гадна дотор усан хаванг маш хэлбэр хөөх, бие махбодын бодисын солилцоог эрчимжүүлж хурдан шингэдэг учраас хүссэн хэмжээгээр ууж болдог, сорын ганц ундаа болдог бөгөөд хүний биеийг элдв өвчнөөс сэргийлэх бичил биетэнг агуулдаг онцлогтой. Харин одоо дараах даалгаврын хариуг тунгаагарай. Энгийг хэрхэн саах вэ? Энгэний сүүний найрлагын онцлогийг тодорхойлоорой. Энгэний хоормог нь буцалгаанаас ямар ялгаатай вэ? Боловсруулаагүй сүүгээр хийсэн энгэний хоормог яагаад малын гаралтай өвчин үүсгдэггүй вэ? Энгэний хоормгийн аж тусыг хоёр ангилж бичээрэй. Сүү хувьцаат компани бифидобактертэй тараг. Амьд тараг нь хүний биед ашигтай эрдэс бодис амин дэм, амин хүчлийг нийлэгжүүлдэг бактериар баяжуулсан байдаг. Үүнтэй адил энгэний хоормгийг амин дэм эрдэс бодисоор баяжуулж болох уу? Сүүний нөөц ашиглалтыг хүснэгтэр үзүүлсэн байна. Тэгвэл энгэний хоормгийн хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой юу? Боломжтой бол яаж нэмэгдүүлэх вэ? Хичээлээр мэдэж авсан зүйлээ эргэцүүлж үзвэл энгэний сүү цагаан эдийн өндөр ач холбогдолтой байдаг нь юутай холбоотой вэ? Тодруулбал уур амьсгал, соёл иргэншил, уламжлалт арга ухааны хувьд ач холбогдол нь юу байж болох вэ? Дүгнэлт хийгээрэй.